Тэгэхээр өнөөдөр бас энэ цэцгийн их судлалын хуралдаа маань үндсэн үйл зөрчсөн энэ одоо агуулга процесс руу орчлоо гэдэг зүйлийг нэгдүгээр цохонд тэмдэглэе. За би юун түрүүнд бас хэлэх гэж байгаа зүйл бол Монголын одоо тий ард түмэн энэ засгийн эрхийг бүрэн хяналтандаа байлгаж байгаа. Ард түмэн чөлөөт сонгуулийн үр дүнд парламентаа байгуулж төлөөллийн байгууллагаараа энэ төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа. Энэ төлөөллийн байгууллага парламентын эрх мэдэл гэдэг бол ард түмний их сурвалжтай гэсэн энэ үдэн санаа үндсэн үйл дээр байгаа. Бид бүгд энэ мандатын дагуу ажиллаж байгаа улсын хурлын гишүүд. Гэтэл улсын хурлаас одоо байгуулагддаг, томилогддог ерөнхий сайд буюу улсын хурлын хүлээн зөвшөөрөх байдлаар бүрэн эрх нь хэрэгжих болцоотой засгийн газар улсын хурл руугаа ингэж халдан давталж парламент руу халдан давталж байгаа гэдэг бол харин эсрэгээрээ төрийн эрх мэдлийг хууль бусаар авах энэ орлогыг одоо бусад институцтай хамтран хүч төрөн хийж байна. Тэгээ өнөөдөр 40 гишүүний дэмжлэгтэй ерөнхий сайд ямар ч хамаагүй аргаар албан тушаал дээр үлдээ гэсэн ийм увайгүй үйлдэлийг хийж өнөөдөр төрийн хямрал энэ цаашдаа улс төрийн докторгүй байдал болон энэ одоо үндсэн хуулийн гүнзгий хямрал руу биднийг одоо түлхэн авч орлоо гэдэг зүйлийг энд бас хэлмээр санагдаж байна. Тэгээд энэ зүйл дээр бид нар бас маш олон одоо хүсэлтүүдийг тавилаа. Ялангуяа Монгол улсын ерөнхийлөгч энэ ерөнхий сайдыг томилох шийдвэр дээр хориг тавиад энэ шийдвэр нь үйлчлэн төр төгөлзээд буюу хүчин төгөлдөр болоогүй байж хаад цэц энэ дээр одоо маргаан үсгээд хянаа хилцээ явж байгаа нь ерөөсөө ямар ч одоо логикгүй бөгөөд үндсэн хуулийн одоо энэ үдэн санааг илтэд зөрчиж үндсэн хуулийн заалтуудыг илтэд зөрчиж байгаа энэ үйл ажиллагаа болчлоо. Тэгээд бид энэ процессыг зөвтгөхөд яваач ээ. Энэ олон хүсэлтүүдийг өглөө. Ингэчүүл бас энэ процесс чинь зөв болж байна. Бид ч гэсэн ингээл аль биесны тайлбараа хэлээ явуулъя гэсэн үйл ошоолоо хурал даргалагч одоо хүн зүгээр амаараа тайлбар өгөөд та нарт өрн ямар хамаатай ингэх байдлаар явлаа. Энэ дээр бол ядаж 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж үндслэл бүхий шийдвэр гаргаад та хэдийн хүсэлт ийм учраас авах үндэстэй байна, авахгүй байна гэж хэлдэг. Тэгээ өнөөдөр та бүгд харлаа шүү дээ. Монгол улсын үндсэн хууль заасан хүний салшгүй заавал идэх хэрэгтэй, өмгөөлүүлэх эрхийг хүртэл хангахгүйгээр та бүгд одоо ямар хамаатай юм бэ гэдэг байдлаар үндсэн хууль маань хүч төрн хүний эрхийг ч гэсэн уландаа гიშгэх үйлдэлийг гаргалаа. Тэгээд одоо бусад зүйлүүдээр манай гишүүд хэлэх үнэхээр харамсалтай байна.